Нар байхгүй байсан бол ямар байхыг та өөрөө мэдж байгаа. Тиймээс бид нарыг судлах зайлшгүй шаардлагатай. За энэ дууран бол бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгэлдэг камерын дууран. За тэгвэл 60 гаруй жилийн өмнө одоо орон судлаач нэр тэрдэмтэн Нинж Бадгар Герман улсаас Монголын анхны дуранг авчирсан түүхтэй. Энэ дуран хаана байдаг, юу дуранддгийг одоо мэдцгээе. За бид хоёр сая нарны дуран, Монголын хамгийн том дурангаар нар харчаад гараад ирлээ. Энэ бүр цагаанууд эдгээр бол одоо ингээ бүгд талаас дурангууд л та янз бүрийн зориулттай. Сарны ажилтнах байна, одоо хийж байгаа. Сарны ажилтнах гэдэг нь одоо сарны энэ гэсэн үг үү? Энэ одоо харуулах уу? Энд харагдаж байгаа болоо. Тий. Энэ үү? За. Солир болон баг гаригуд бол одоо дэлхийд учруулах гэдэг юм. Тэрийг бол тооцоолчтой. Ааха. Хамгийн аюултай чинь сүүлд болны аюул. За. Сүүлд бол хизээ хаанаас яаж ирэх вэ гэдгээр тооцоолж байна. За ингээ сайхан. Энэ бол одоо ингэ манай эдгээр байна шүү дээ. Энд чинь бүр 1957 онд ашиглалтанд орсон гэж байгаа тий. 57 оноос баригдаад юм эцсийн байдлаар 63 онд л орсон гэсэн. За бид хоёр одоо орон судлах хориглынхон оффист нь ороод ирлээ. Ингээд одоо яриагаа үргэлжлүүлээ. За хоёулаа түрүүн нарны дуран, нарыг харах дуранг очиж харсан те. Тэн дээр илүү дэлгэрүүлээд асуучаад одоо наран дээр болж байгаа ямар үйл явцыг хардаг гэсэн үг. Нарны одоо ингээл идэвхтэй тэр үе циклүүдээ бүх судалгааг бол ажиглаж хийсэн байгаа. Том авраг, том төсрэлтүүл, тэ нарны хэртэл нарны наагур суур ариг шилжиж өнгөрсөн байгаа. Тэр мэрийг хүртэл ажиглаж байна. Одоо нарыг одоо судалснараа ямар ач холбогдолтой вэ? Нар чинь одоо дэлхийдээ ойрхон хамгийн ойрхон од шүү дээ. Тэ нар гэдэг нэртэй од учраас оддыг бас таньж мэдээ гэх юм бол бас нараа сайн судлах хэрэгтэй болж байгаа. Одоо ингээд нарны идэвхжлтэй үе юу? Ер нь тэгээ тэр үед ямар өөрчлөлтүүд гарч байна вэ? Одоо бол энэ 2020 оноос бол одоо нарны идэвхжил маань одоо эхэллээ гэж үзэж байна. Нарнаас соронзоо орон буюу цэнэгт бөөмс урсан гардаг. Нарны соронзоо орныг шууд нүдэрээ харах боломжгүйч нөлөөллийг нь харж болно. Үдсгэлэнт туйлын туяа нь нарны салхи гэгдэх эдгээр бөөмсийн харилцан үйлчлэлээр үүссэн шүү дээ. Тэрнээс гадна нарны толб, дөл, тесрэлт гэх зэрэг үзэгдлүүд бий. Эдгээр нь мөн л нарны соронзоо оронтой холбоотой үүсдэг. Нарны гадаргуу дээр байгаа толбны тоо болон бусад идэвхт үзэгдлүүд дунджаар 11 орчим жилийн давтамжтайгаар ихсэж буурдаг. Эдгээр үзэгдлийн иж бүрдлийг нарны идэвхжил гэж нэрлэдэг. Одоо тэр идэвхжлээс олж дөө дэлхий дээр бол одоо соронзон дэлгүүр ирж байна тий. Дэлхий одоо соронзон оронд өөрчлөлтүүд гарч болно. Тэгээд соронзон оронд өөрчлөлтүүд гарахаар одоо тий цаг өөр янз бүрийн юмнууд нөлөөлнө шүү дээ. Тэрнээс болоод тэр цахилгаан одоо тэр хэрэгслүүд гэмтэх ч юм уу тиймэрхүү үзэгдлүүд болж болно. Маш хүчтэй тийм сандан шуурам ирвэл. Тэрнээс шууд хүнд бол нөлөөлнө гэдэг бол тэр бол нэг тийм нөлөөлөл одоо нэг хайхтар ноцтой нөлөөлөл мэдгдсэн байхгүй. Нарыг шүүлтүүргүй дурангаар шууд харж болохгүй, сохрохч аюултай. Маш амархнаар тайлбарлая. Нартай өдөр томруулдаг шилийг нэг цэгт удаан барихад тэр цэгээс утаа гарч түлэгдэж эхэлдэг. Үүнтэй адилхан телескопоор нар руу шууд харуул таны нүд гэмтэх аюултай. Тийм учраас тусгай дуранд тусгай шүүлтүүр хийж нарыг ажигладаг байх нь. Ингээд нар болон түүний идэвхт үзэгдлүүдийг ажиглах хронограф гэдэг дурантай танилцъя. За бид хоёр одоо яг энэ Монголын хамгийн том дурангийн урд зогсож байна. Энэ юу нь яг ямар учиртай дуран бэ? Тайлбарлахгүй юу? Энэ дуран бол одоо нарны судалгаанд зориулж бүтээгдсэн дуран байгаа. Герман улсын Карл Zeiss гэдэг брендийн хронограф гэдэг
одоо нарны идэвхт үзэгдлүүдийг нарны дүүл детметрийг ажиллах зорилттой. Яаж нарыг хардаг талаар та нэг үзүүлэх үү? За одоо ингээд дээврээ нэнд